Сайн Цэко байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар гэмтрийн талаар ярих вэ гэхээр Ponzi схемийн талаар ярихаар хэлсэн байна. Ponzi схем гэж юу хэлдэг вэ гэхээр бидний хамгийн сайн мэддэг нэр томьёо бол сүлжээний бизнес. Тэгэхээр сүлжээний бизнес гэдэг энэ нэршлийн цаана леврийн гэмт хэрэг хэрхэн явагддаг талаар бүгдээрээ ойлголттой болох хэрэгтэй гэсэн. Бизнес гэж ойлгож байгаа боловч үүний цаана левр анх явагддаг бэжэ гэдэг ойлголтыг авсны дараа магадгүй сүлжээний бизнес тоохоо байх байх гэж би хувьдаа бодож байна. Ер нь яг юуг Ponzi схем гэж хэлдэг вэ гэдэг ойлголтыг хамтдаа авна гэсэн. Тэгэхээр Ponzi гэдэг үг нь өөрөө хаанхын ямар утгатай үг вэ гэдгээс эхлэх ёстой болно. Энэ үг бол ерөөсөө ч латин хэлний гаралтай үг ч юм уу тийм утгатай биш. Энэ бол хүний нэр. Тэгэхээр 1920 онд Америк нэгдсэн улсад Чарльз Ponzi гэдэг хүн анх Ponzi схемийг зурж хүмүүсээс маш их хөрөнгийг төвлөрүүлэн левер хийсэн учраас үүний дараагаар энэ төрлийн гэмтэргүүдийг Ponzi зарилсан гэж нэрлэдэг болсон гэсэн. За тэгвэл бүгдээрээ ер нь энэ Ponzi гэдэг хүн хэн байсан бэ гэдгээс эхлэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр түүхийн утсыг зөвхөн Чарльз Ponzi-гийн хувьд 1882 оны 3 сарын 3-ны өдөр төрсөн гоё өдөр мэндэлсэн байна. Тэрээр 1903 он гэхэд Америк улсыг зорих хүртлээр Италид амьдарч өссөн. Түүний өвөө болон түүний өвөг нь бүгдээрээ маш баян бизнесмэнүүд байсан, бизнес сэтгэлгээтэй. Тэгээд түүний аавд өвлөж ирсэн хөрөнгийг аав нь мөнхүүдээ өвлсөн байдаг. Түүний гэр бүл бол тухайлсан тийм яг өвөө болон өвгшгээ өргөн хүрээнд бизнесийг эрхэлдэг тийм баян чинэлэг хөрөнгөтэй болж чадаагүй. Гэхдээ аав нь нас барахдаа Ponzi-д бол мөн байж болохгүй хөрөнгийг бол өвлүүлсэн. Гэхдээ тус хөрөнгийг Ponzi чинэлэг айлын баян хүүхдийн жишгээр ерөөсөө ч хөрөнгө болгоё гэж бодоогүй зүгээр л өрн тараа хийгээд дуусчихсан. Ингээ 1903 он гэхэд тэрээр Америк нэгдсэн улсыг зориход халаасандаа ердөө $2.5 л байсан гэд. Тэрээр Америкт улсад ирээд бүхэл төрлийн ажлыг хийж үтсэн. Ер нь бол цагийн ажлуудыг бүгднийг хийж үтсэн гэж хэлж болно гэсэн үг. Ирээд маш гүйлгэн ухаан сайтай байсан учраас англи хэлийг бол маш хурдан хугацаанд сурчсан. Тэрээр Америкт ер нь ингээ ажил хийгээд боломжтой юм уу гэж бодож байсан боловч төдийлөн сайн мөнгө олж чадахгүй байсан учраас Канадагийн Монтрил хот руу нүүсэн байдаг. Ингээ Канадад очиод Монтрил хоттой нэгэн банкнд ажилд ороод менежер хүртэл дэвшээ ажилласан. Гэхдээ бас л хөтлөгдсөн тус банкнд дампуурчихсан. Ингээ дампуурсан учраас банкны ажилч байхгүй, мөнгөч байхгүй учраас тэрээр маш богино хугацаанд хэрхэн мөнгө олох вэ гэж бодоод хуурамчаар хамгийн анх чек үлдэж эхэлсэн. Ингээ хуурамчаар чек үлдсэн учраас 1909 онд тэрээр Канадагийн Монтрилд 3 жилийн хугацаатаар хорих ялавч шоронд тавигдсан байдаг. Ингээ шоронгоос сулгасныхаа дараа буцаж Америк нэгдсэн улсад ирсэн. Америк нэгдсэн улсын Бостонд ирсэн. Гэхдээ ер нь дахин гэмт хэрэг үйлцэн тэр нь ямар гэмт хэрэг байсан бэ гэхээр Италиас хууль бусаар цагаачийг Америк нэгдсэн улс руу нэвтрүүлэхэд тусалсан гэдэг гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хориг ялыг мөн авсан гэдэг. Ер нь аль шоронд олцсон удаа орсонтой холбоотой байсан уу? Эсвэл тухайн хүний зан чанар угаасаа гэмт хэрэгтэй холбоотой байсан уу? Цаашид 1920 оны Ponzi схемийн эхлүүлгийг хийх эхэлэл нь үүнээс хойшоо тавигдсаар л байсан гэсэн. Тэрээр шоронгоос сулгасныхаа дараа дахин л мөн хэрхэн мөнгө олох вэ, хэрхэн ажил хийх вэ гэдэг талаар байнга л боддог байсан. Гэхдээ ажил хийхдээ маш богино хугацаанд их мөнгөтэй болох аргыг л хайдаг байсан гэсэн. Ингээд сулгасныхаа дараа Ponzi 1918 онд хүнтэй болсон байдаг. Ингээд Америк нэгдсэн улсын иргэнтэй гэр бүлээ батлуулж албаесаар гэрэлтэй батлуулсан. Энэний дараа хадам аавынхаа ажилд тусалж байгаад ер нь заавал бизнес хийх хэрэгтэй гэж бодсон учраас өөрийнхөө нэрийн сэтгүүлийг гаргасан байдаг. Энэ сэтгүүл нь хөрөнгөний зах зээл дээр арилжаа хийдэг этгээдүүдэд тусалцаа үзүүлэх гарын авлага байдлаар боловсруулагдсан сэтгүүл байдаг. Ингээд энэ сэтгүүлийн ажлыг 1918-аас 1919 он хүртэл хийсэн боловч сүүлдээ түрээсээ мөнгөөж төлж чадахгүй байдалд хүрсэн. Ер нь бол нийгэм тухайн үед маш ороо босгоо байсан гэсэн үг. Яагаад вэ? Яагаад гэвэл 1918-19 он гэхээр дэлхийн 1-р дай 1914-өөс 1918 онд болж дууссан шүү дээ. Тийм учраас үүнтэй холбоотой алтны үн цэнийн тогтворгүй байдал, за дээрэс нь ерөнхийдөө эдийн засгийн хүнд хямрал зэрэг энэ зүйлд нөлөөлж исэн гэсэн. Тэгээ Ponzi-гийн бизнес ер нь бол амжилтгүй байсан. Гэтэ та нар боддоо хин нэгэн хүн яг хөрөнгө оруулалтын сайн идэг байж болох ч гэсэн энэ хүний түүхийг харах юм бол төдийлөн сайн хөрөнгөний зах зээл дээр арилжаа хийсэн туршлага маш хомс хэрнээ гарын авлага
болгон сэтгүүл гаргана гэхээр энийг худалдаа авах нь юу л бол тэгэхээр ер нь энэ бизнес ч гэсэн төдийлөн анханасаа маш сайн төлөвлөгөөтэй бизнес байгаа гэдэг нь бол харагдаж байна. Ингээд түүний сэтгүүлийн бизнес ч гэсэн нуруу унсан яг энэ үед түүнд Испаниас нэгэн шууд ирсэн байдаг. Тэр нь ямар шуудан бэ гэхээр тухайн үед захидал харилцааг ичгээр цаасаар бичиж захидал явуулдаг. Ингээд шуудангаас захидал нь ирдэг байсан гэсэн. Испаниас ирсэн тэр захидал дотор нэгэн үл мэдэх хуудас байсан. Тэр нь мөнгөтэй ерөнхийдөө адилхан, гэхдээ мөнгө биш байсан. Тэр юу байсан бэхээр олон улсын хариу илгээмжийн купон байсан. International Reply Coupon. За тэгэхээр энэ купон ямар зориулалттай купон байдаг вэ гэхээр олон улсад хүмүүс нэг нэгэндээ захиа илгээхдээ анх захиа илгээж байгаа хүн хин нэгэн рүү захиа илгэн тийм үү? Хүлээж авч байгаа этгээд нь буцаж хариу илгээхдээ төлбөр төлөхгүйгээр тэр купоныг нь аваад шуудан дээр авчиж өгдөг гэсэн. За дахиад тайлбарлах юм бол би хүн рүү захиа илгээхдээ тэр захиан дотроо олон улсын хариу илгээмжийн купоныг шуудангаас худалдаж аваад тэрийг захиандаа хийгээд захианагаа илгээж байгаа хүндээ хүргэхэд хүлээн авсан хүн нь тэр тухтай дотор байгаа хуудсыг ашиглаад буцаагаад хариуг нь үнэгүй бичиж болдог гэсэн. Тэгэхээр энэ бол захиа хүлээж авч байгаа хүнээс заавал хариу авахыг хүсэж байгаа учраас илүү төлбөр төлөөд захиагаа авдаг. Ийм олон улсын шуудангийн үйлчилгээ гэж ойлгож болно. Энэ олон улсын шуудангийн үйлчилгээнээс Ponzi мөнгө олж болох юм байна гэж бодсон. Та нар яаж болж боломжтой гэж бодж байна? За тэгэхээр Ponzi-гийн үед гэх юм бол яаж бодсон бэ гэхээр тухайн үед ер нь мөнгөний ханш буюу долларын бусад улсын валютын ханштай харьцах тэр хэмжээ нь бол харилцаа адилгүй байгаад байсан. Яг нэг одоогийн шиг тогтсон дүнгээр буурж нэгсдэг харилцаа биш. Ерөнхийдөө эртээс байх тохиолдол маш өндөр байсан. За үүний шалтгааны юу гэж тайлбарлах вэ гэхээр нэг түрүүний хэлсэнчлэн дэлхийн 1-р дайн дууссан үе байсан учраас олон улс алтныхаа үнэлгээнд дээр огтхонч тохиролцож чадахгүй байсан. За хоёр дахь юм бол эдийн засгийн тургуй байдал олон улсын худалдаа төдийлөн сайн одоогийн шиг хөгжөөгүй байсантай холбоотой. За ингээд эдийн засгийн хямралтай холбоотой тухайн олон улсын илгээмжийн хариу купоны үн Итали болон өөрийнх нь өссөн улс шүү дээ. Итали болон Америкийн нэгдсэн улсад бүр эрс ялгаатай байсан. Тийм учраас Ponzi ямар бизнес санааг олсон бэ гэхээр Италиас маш олон улсын хариу илгээмжийн купоныг худалдаж аваад Америкийн нэгдсэн улсад заръя гэж бодсон. Ингээд энэ бизнес нь бол үнэхээр амжилттай болсон. Тэр банкнаас маш их хэмжээний зээл аваад тэр зээлийнхээ дагуу байгаа бүх мөнгөөрөө олон улсын илгээмжийн хуудсыг Италид байгаа гэр бүл рүүгээ явуулаад Италид байгаа гэр бүл нь энэ илгээмжийн хуудсыг ихээр худалдаж аваад Ponzi руу илгээжсэн. Ингээ Ponzi тэр хүлээж авсан купоныг Америк нэгдсэн улсад ирээд зарсан үнэн тутмаасаа $1 тутмаас $2.3 ашиг болдог байсан. Зарим тохиолдолд 400% ашиг хийдэг байсан гэж тэмдэглэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ бол байж болох үз. Үнэхээр сайхан бизнес байсан гэсэн үг. Энэ хүртэл бол энэ хууль ёсны бизнес үү, хууль бус бизнес үү? Мэдээж хууль ёсны бизнес. Яагаад тэгэхээр өөр улсаас бараг худалдаа аваад өөрийн улсад нэмэн өртгөө шингээд зарж штэ. Тэр энэ бол зүгээр л нэг бизнес. Гэтэл энэ хизэнээс гинт хэрэг болсон бэ гэдгийг одоо бүгдээр хамтдаа ярина. Тэрээр бизнес нь маш амжилттай байгаад мөнгө их олсон учраас эргэн тойрны найз нөхөд болон хамтран арилжаа хийдэг хүмүүсээс ч гэсэн сонирхож эхлэн эдгээр хүмүүсийг тэрээр юу гэж ятгсан бэ гэхээр та надад хэмжээний мөнгө өгөх юм бол би тэр мөнгийг 45 хоногийн дотор 50%-аар нэмэгдүүлж өгөөж өгөх боломжтой гэж хэлсэн. Тэгээд эргэн тойрны хүмүүс нь ч гэсэн нэрэл мөнгө олоод байгаа учраас боломжтой юм шиг байна гэдэг итгэлээр үүнд мөнгө өгч хэлсэн. Тэгэхээр $1000 хөрөнгө оруулалт хийж байгаа хүн гэх юм бол 45 хоногийн дараа $500 өгөөж болгож өгнө гэсэн үг. Тэр энэ бол маш ашигтай бизнес байсан. Ингээд хүмүүс маш ихээр мөнгө өгч хэлсэн. Ер нь бол түүний оргилдоо хүрэх үед нийт 7800 байнгын үйлчлүүлэгч буюу байнгын хөрөнгө оруулагчтай болчихсон байсан. Өдөрт $250,000 орлого олдог байсан гэж байна. Тэгэхээр мэдээж манай Ponzi-гийн анхны санаа бол ойлгомжтой олон улсын хариу илгээмжийн хуудасаараа мөнгө олоод энэнийхээ хөрөнгө оруулалтыг нэмэх тусам маш олон илгээмжийг авч чадна. Тэрний хариуд маш богино хугацаанд мөнгөтэй болж чадна гэж ботсон боловч яагаад ч юм нэг өдрөөс эхлээд олон улсын илгээмжийн хуудсыг худалдан борлуулахаар болчихсон. Зүгээр л хүмүүсийн өгж байгаа мөнгийг өөртөө үлдээдэг болчихсон. Яаж энэ гэмт санаа төрсөн бэ гэхээр хамгийн анх хөрөнгө оруулагч гэдэг хоёр хүнийг татна. За тэр хоёр хүн $100,000 хөрөнгө оруулалтыг хийн. За $100,000 хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 45 хоногийн дараа 50% өгөхийн тулд доор нь дахин 4 хүнийг эсэлж гэнэ гэсэн. Доор нь нэлсэн 4 хүмүүс буюу шинэ хөрөнгө оруулагчийн
олсон $4,000-оос эхний хөрөнгө оруулагчийн $500 өгнө гэсэн үг. Ингээд үлдсэн мөнгийг нь өөртөө хадгалаад байсан гэсэн үг. За энэ зарчмаар явсаар хагаад нийт 7,800 хүн болсон гэсэн үг. 7,800 орчим хүн. Ингээд түүний ер нь олсон орлогыг ярих юм бол өдөрт $250,000 яригддаг нийт $2.5 сая хохирол учруулсан гэж үздэг. Энэ схем бий болсон байдаг. За ингэж үүссэн энэ схемийг хэн илрүүлсэн бэ гэхээр цаадагийн байгууллага бас л илрүүлээгүй. Хэн илрүүлсэн бэ гэхээр Эрен сурвалжлах сэтгүүл зүйн сэтгүүлчид. Эрен сурвалжлах сэтгүүл зүйн сэтгүүлчид яагаад хардаж эхэлсэн бэ гэхээр тухайн үеийн ер нь нийгэм оробсгай хөрөнгөний зах зээлийн яг л эд хөгжлийн үе байсан Wall Street-ийн гудамжаар бүхэл хүмүүс маш урт хугацаанд хувьцааны үнээр хувьцаагаа худалдаж авч түүнийг эргэн зарах байдлаар хадгалаад мөнгөтэй болно гэдэг итгэл үнэмшилтэйгээр байгаа. Тэдгээр залуус донд нэг л хүн маш богино хугацаанд их мөнгөийг олоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Ponzi 45 хоногийн дотор 50% бүр яг эд хүчээ авсан үед 90 хоногийн дараа бүтэн нугалж өгнөгөд бүтэн нугалж өгдөг байсан. Ийм учраас тухайн сэтгүүл Бостон санны газрын сэтгүүлчид судлаад ингээд Boston Post санны газрын сэтгүүлчид судлаад энд бол цаана нь Луврийн ямар нэгэн схем байна гэдгийг анх дэлхийн нийтэд буюу Америкт танилцуулсан. Ингээд Америкчууд Ponzi-д хөрөнгө оруулалт хийхээ багаар болж уулмаар прокурорын газраас ян шалгалт явуулж цаана Луврийн гэмтэрэг байна гэдгийг мэдсэн гэсэн. 1920 оны эхээс эхлээд 6 сарын дотор бараг хагас жилийн дотор цус бизнес $2.5 сая олтлоо оргилдоо хүрээд түүний дараа 1920 оны 8 сар гэхэд баривчлагдчихсэн. Тэгэхээр ер нь бол 1 жилийн дотор унал басалтайгаар энэ бизнес гэмтэрэг болон нулсан гэсэн. Энэ төрлийн залин мэдлэг гэмтэрэг дээр тухайн үед оногдуулдаг байсан ял бол өндөр байсан боловч яагаад ч юм Ponzi 5 жилийн хориг ялыг авсан. Үүн дээр хоригч нар маш сэтгэл дундуур байдаг. Гэхдээ яг юу анхаарч үзэж болох вэ гэхээр анх хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс энэний цаана хөрөнгө оруулагчийн яг бодтой хөрөнгө байсан уу, бодтой бизнес байсан уу гэдгийг шалгахгүй байна, тийм үү? Бас яг энэ гинт хэрэг гарахад энэ гинт хэргийг илүү өргөн хүрээнд тарахад өөрсдөө нөлөөлчихсөн. Хоригч нарын өөрсдийнх нь хайхрамжгүй байдал бас нөлөөлчихсөн. Хоёр дахь юм бол ерөнхийдөө Ponzi-д үлдсэн байсан хөрөнгөөр хохирлыг барагдуулах ажлаа хийжсэн. Гэхдээ харамсалтай нь бол мэдээж оруулсан хөрөнгөийнхөө 30%-ийг л буцаан авч чадчихсан. За тэгээд нэг ийм байна. Тэгээд энэ бизнесийн хувьд гэх юм бол нэг иймэрхүү байдлаар явсан байдаг. Тэгэхээр олон улсад ийм гэмтэрэг гарсан учраас үүнийг Ponzi схем гэж бол нэрлэдэг. За тэр Ponzi 5 жилийн хориг ялыг авсан. Хориг ял авсныхаа дараа 3.5 жил болоод суслагдчихсан. Засан өмчлөг болсон учраас үлдсэн 1.5 жилд нь дахин гэмтэрэг үйлцэн тохиол буцаа шорондоо орно шүү дээ. Тэгээ 3.5 жил биеэр идлээд шоронгоосоо боловсруулагдчихсан. Ингээ гарсныхаа дараа ч гэсэн тухайн хүмүүс маань яагаад ч юм сурсан зан болоод тэр юм уу ерөөсөө орхиж чадахгүй дахин өөр хотод очиж энэ төрлийн схем үйл хөдлөлийн төрөнг шавар намаг газар худалдаж авах буцаад эргээ зарах гэдэг байдлаар бизнес хийсэн боловч энэ бас л газар авч чадаагүй дахин хоригдсон. Ингээд 7 жил за дахиад 7 жил гээд ингээд маш олон жилийн хугацаанд шоронд хоригдсон. Энэ усны эцэс гэх юм бол эхнэр нь мэдээж түүнээс алсан. Яагаад тэгэхээр тэрээр Америкийн нэгдсэн улсад амьдрах аргагүй болсон учраас төрсөн нутаг болох Итали руугаа явах шийдвэрийг гаргасан. Харин эхнэр нь Америкт үлдэх шийдвэрийг гаргасан учраас гэр бүл нь салсан байдаг. Ингээд Италид очисон. Италиас цаашаага яг нас барахтаа 1949 онд Бразилийн сүмийн эмнэлэгт нас орсон гэж бичигдсэн байт юм билээ. За Ponzi-гийн хувьд гэх юм бол нэг ингэж нас барсан байна. За окей. Энэ хэргийн дараа ер нь бол олон улсын зохицуултад болон ялангуяа Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлд эрх зүйн зохицуултыг нэлээд чангатгсан байдаг. За ер нь энэ гэмт хэргийн дараа 1929 оны ч гэсэн их хямрал болсон шүү дээ. Эдийн засгийн их хямрал болсны дараа яг энэ хөрөнгөний зах зээлээс үүдээд эдийн засгийн хямрал болсон уу аль эсвэл эдийн засгийн хямрал ерөнхийдөө аян зөндөө болсон уу гэдгийг хинч мэддэггүй. Энэ талаар бүрэн дүрэн судалсан нэг хүн байдаг. За яг бүгд судалж байгаа ч гэсэн хамгийн үндэслэлтэй тооцоолол хийж гаргасан нэг хүн байдаг. За тэр нь болохоор Ben Bernanke гэдэг Америкийн нэгдсэн улсын төв банкны захирлаар төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн байдаг. Тэр хүн бол амьдралынхаа 20-25 жилийг зөвхөн 1929 оны эдийн засгийн хямрал яагаад гарсан бэ гэдгийг судлахад зориулсан ийм хүн байдаг. Тэгээ энэ хүн дараа нь 2007-2008 оны хооронд Америкийн нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад дахин Америкийн нэгдсэн улсын хоёр дахь эдийн засгийн хямрал гарахад маш сайн чиглүүлэл хийж эдийн засгийн хямралыг маш амжилттайгаар даван туулсан байдаг. Тийм ч учраас бусдад хамтран бичсэн эдийн засгийн хямралаас даван туулах
талаар бичсэн бүтээл нь 2022 онд Nobel-ийн чигнэлт авсан байдаг юм билээ. За тэгээд ийм байна. Тэгээд ер нь аль яг тухайн үедээ Понзигийн гэмт хэргийн дараа хөрөнгөний зах зээлийн эрх зүйн зохицуулалт илүү чангатгаж бараа бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг нь заавал бүртгүүлжүүлэх, үндсэн хөрөнгийг нь судлах, за дээрэс нь орлогын их үүсвэр нь тодорхойгүй бизнес дээр хөрөнгө оруулалт хийхгүй байхыг иргэдэд мэдлэг болгон илүү олгох. За 1934 он гэхэд хөрөнгөний зах зээлийн яг тэр үнэт цаас биржийн хорог байгуулсан гэх мэтчтэй ингээд ийм олон эрх зүйн зохицуулалтуудыг бол хийсэн байдаг. За ингээд Понзигийн гэмт хэрэг яг тэр түүхийн хуудасаар дууссан юм уу гэвэл дуусаагүй, бүр өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Бүгд Солонгос улсад гарсан нэгэн Понзигийн гэмт хэргийн талаар та нарт ярьж өгье. За тэр болохоор 2004-өөс 2008 оны хооронд нийт 4 жилийн хугацаанд үлдэгдсэн хамгийн их хохирлыг учруулсан Понзи схем гэж яригддаг Чу Хэ-пал гэдэг хүний зурсан Понзи схем байдаг. За энэ Чу Хэ-пал гэдэг хүн хэрхэн Понзи схемээ явуулсан бэ гэхээр 함께 나눌 수 있는 그런 아름다운 기업으로 만들어가고 싶은 것이 제 인생의 소원이고 꿈입니다. яг л энэ анх авсан Понзитэй яг адилхан хөрөнгө оруулалтыг хийснийхээ дараа дараагийн хөрөнгө оруулагчийн мөнгө буюу эхлээд 2 хүнээс мөнгө аваад тэр 2 хүний өгөөжийг нь дахин орж ирсэн 4 хүнээс мөнгийг нь гаргаж авах байдлаар Понзи схемийг зурдаг гэсэн үг. Ингэж мөнгийг зурдаг бизнес байсан. Тухайн үедээ жишээлбэл 4.4 сая воноор хөрөнгө оруулалт хийсэн гэхэд бүр маргаашаас нь эхлээ 35 мянган воныг өдөр болгон олох байдлаар үр өгөөжийг нь өгчээсэн учраас хүмүүс энд итгэсэн гэсэн үг. Тэгэхээр яг энэний цаана яг ямар бизнес байгаа юм бэ гэдгийг хинж судлаагүй байдаг. Уул нь аль яг энэний цаана магадгүй үйл хөдлөх хөрөнгөний бизнес гэж болно тийм үү? Барилга барьдаг. Барилга барих хөрөнгөө анханасаа өөрийнхөө хөрөнгөс босгож чадахгүй, банкнаас хэмжээний зээл болтохгүй учраас хувийн иргэдээс хөрөнгөө босгож барилга бариад барилга барьсны дараа буцаан зараад олсон орлогоноос хуваарлах. За энэ бол байж болох бизнес. Гэтэл энэ бизнес дээр ерөөсөө яг юунд хөрөнгө оруулалт нь босоод байгаа вэ? Бодит орлого байгаа юу гэдгийг хөрөнгө оруулагч нар буюу мөнгө өгöd байгаа хүмүүс ерөөсөө шалгаагүй байдаг. За ингээд түүний олсон нийт орлогыг 4 их 80 вон гэж хэлдэг. 4 их 80 вон бол 10 их 80 төгрөгтэй тэнцэнэ. Тэгэхээр 10 их 80 төгрөг гэвэл яг ингээд юугаар барагцаалж болох вэ гэвэл 2025 оны Монгол Улсын төсөв батлагдсан тийм үү? Монгол Улсын төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл дээр зарцуулах төсвийн хэмжээ Монгол Улсын хувьд 2025 онд 24.2 их 80. Тэгэхээр Монгол Улсын орлого болон зарлага 22-оос 24 их 80 юм бол түүний талтай тэнцэж штэ. Бүхэл бүтэн Монгол Улсын төсвийн талыг залилсан байх нь. Тэгэхээр ер нь энэ Понзи схемийн хамгийн аюул бол энэ байдаг. Тэгээд яагаад энэ хохиролтой байгаад юм гэдэг асуултанд очиж штэ. Эхний хүмүүс мөнгө аваад байгаа юм шүү. Гэтэл энэ гэмт хэргийн хамгийн аюултай нь эхний хүн 1 байлаа гэхэд дараа нь 2, дараа нь 4 болж дандаа доошлох тусмаа хохирогчийн тоо ихсдэг гэсэн үг. Ингээд хамгийн доор байгаа хохирогчийн тоо 2000 төгрөглөө тэр 2000 хүн хизээж мөнгө авахгүй. Яагаад тэгэхээр доор нь хүн орж ирээг учраас. Энэ утгаараа маш олон хохирогчийг бий болгодог аюултай гэмт хэрэг. Учраас үүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь хүртэл маш өндөр байдаг. Ингээд ер нь яг энэ Чу Хэ-палийн Понзи схемээс хойшоо солонгосчууд нэлээд сайн туслагдсан гэж боддог боловч бас л туршлагажаагүй. Чу Хэ-палд бол ямар ял оноосон бэ гэхээр ял оноож чадаагүй. Тэрээр хятад руу зүхтаад хятад байхдаа нас барсан гэж үздэг. Гэхдээ түүний нас барсан гэдгийг дээр нь хүртэл ер нь хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Нас бараагүй хурамчаар өөрийнхөө оршуулгыг хийсэн байх гэдэг эргэлзээ өнөөдрийг хүртэл байдаг. За нэг ийм аюултай гэмт хэрэг бол гарсан байна. Солонгос улсад энэ төрлийн залхим эхлэх гэмт хэрэг дээр оногдуулдаг ялын талаар бүгдээрээ хамтдаа ярилцъя л да. За ямар байдлаар ял оноодог вэ гэхээр Солонгос улсад болохоор яг эрүүгийн хуулийн 347 дээр залхим эхлэх гэмт хэргийг зохицуулсан байгаа. Гэхдээ ер нь өмчийн эсрэг энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу жишээлбэл та дангийн цагийг энэ олон шатлалт залхим байна тий. Олон шатлалт залхимгийн байдлаар үлдэх нь илүү хүнд ялтай байдаг. За энэ ялыг эрүүгийн хуулиар зөвхөн зохицуулдаггүй. Энэ ялыг 특정 재산 범죄의 가존처벌 법률аар зохицуулдаг гэсэн. За энэ юу гэсэн утгатай вэ гэхээр онцгой өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх эрүүгийн хариуцлага оногдуулах хууль гэх юм уу. За энэ хууль дээр зааснаар тухайлбал энэ төрлийн
залим эхлэх гэмтэргийг үйлдээд 50 сая 5 тэрбум вон хүртэл хохирол учруулсан этгээдэг 5 жилээс дээш ял болон бүх насаар нь хорих ял ононо гэж зөвлөсөн байдаг. Харин 500 сая воноос 5 тэрбумын хохирол учруулсан байх юм бол 3 жилээс дээш ял оногдуулна, хугацаатай ял оногдуулна гэж зөвлөсөн байдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол өндөр үнийн дүнтэйгээр залин хийсэн тохиолдолд бүх насаараа хоригдох боломжтой гэж ойлгож болно. Энэ нэрүүгийн хариуцлага оногдуулах тогтолцоо бол нэг талаасаа зөв. Тэгэхээр хохирлын хэмжээ ихсэх тусам энэ нийгэмд үзүүлэх тэр нөлөө нь бол өндөр болдог. За яагаад вэ гэхээр энэ төрлийн понзи схемийн жижиг төрлийн гэмтэрэг гарвал тэр нийгмийг тийм ч их цар хүрээг хамарч чадахгүй. Гэтэл маш олон хүнийг хамарсан понзи схем зурагдсны дараа иргэдийн хөрөнгөний зах зээлд итгэл нь буурч идэг учраас хувьцаа худалдаа авах хөрөнгөний зах зээл дээр хувьцаа арилжаадаг тэр хувь өөрөө буурч эхэлж идэг. Иннээс болоод инфляцийн өсөлт үүсэх эрсдэлтэй. За тэгэхээр энэ понзи схемийн аюул бол ийм өндөр байдаг байх нэ. За ингээд харахаар ер нь зөвхөн энэ Америк болон Солонгост үлдэгдээд байдаг тэр эдийн засгийн тэр хөрөнгөний зах зээл дэх маш олон мөнгө эргэлддэг газар зөвхөн үлдэгдэг гэмтэр ерөөсөө биш. Энэ Монгол улсад гарч ирсэн. Та нар ямар гэмтэр гэж бодож байна? За Монгол улсад зурагдсан хамгийн сүүлийн үеийн хамгийн олон хоригчтой понзи схем бол бэлтгэс мөрөн ХХК. Ерөнхийдөө гэр бүлийн бизнес байсан. За энэ бэлтгэс мөрөнгийн захирлаар нь охин нь болон үүсгэн байгуулагчаар нь хүн аав ээж хоёр нь байсан. За ингээд энэ компани хэрхэн ажилладаг байсан бэ гэхээр нэмэгдүүлсэн даатгалын үр өгөөж гэдэг үйлчлэлийг олон нийтэд санал болгосон. Ингээд хөрөнгө оруулсан этгээдэд яг энэ л нөгөө нэг анхны понзи өсөлттэй адилхан өгөөжийг санал болгодог. Тэр өгөөжөөр нь эргээгээд тэр өгөөжийг нь эхний хүмүүстэй бол өгнө. Тэгэхээр сүүлийн хүмүүс бол өгөөж олж авч чадахгүй гэсэн үг шнэ. За 2024 оны 11 сарын 14-ний өдөр анхан шатны шүүгэн шийдвэр нийт дээр гарсан байдаг. Нийт 45 тэрбумын хохирол учруулсан гэмтэрэг. Та нар боддоо Монгол улсад 45 тэрбумын хохирол заллангаар учруулж байгаа нэгэд энэ бол өндөр үнийн дүн шүү дээ. За ингээ 9 шүүгдэгчтэй 1744 иргэний хариуцагч. За иргэний хариуцагч гэж юу хэлдэг вэ гэхээр маш энгийнээр хэлэх юм бол одоо нөгөө энэ гинт хэргийн шинжтэй үйлдэлээс анх ашиг олцсон тэр үр өгөөж олцсон этгээдүүдийг хилээд байна гэсэн. Энэ гинт хэрэг гарахад гинт хэрэгээс олж байгаа орлого бол ерөөсөө орлого биш. Энийг бол заавал буцаан хоригчод олох ёстой хөрөнгө учраас энэ эдгээр хүмүүсийг иргэний хариуцагч гэж нэрлэдэг. Тэгээ яг нөгөө үндсэн хуулийн нэр томьёог хэлэхээр тэр нь бас ойлгох төвөгтэй байна гэдэг асуудал гараад байгаа учраас маш энгийнээр тайлбарлах юм бол иргэний хариуцагч гэдэг нь шүүгдэгчийн хариуцах ёстой охирлын хэмжээг хамтран хариуцж байгаа этгээдүүд гэж ойлгож болно гэх юм уу. Гэтэ ял бол авахгүй. Гэхдээ гинт хэргийн улмаас олсон тэр орлогыг буцаан хохирогчд өгөх ёстой учраас иргэний хариуцагчаар татгацсан. За 2606 хохирогчтой. Нийт хэргийн оролцогчийн тоо тэгэхээр хэд гарна гэсэн үг. 4000 баг 400 гарч штэ. Ийм том гэмт хэрэг явагдсан байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг дээр Монгол улсад хариуцлага нь ямар байдаг вэ гэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 заасан заллих гэмт хэрэг үйлдсэн. Заллих гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн буюу. За Монгол улсад 2002 оны эрүүгийн хууль үйлчилж байх үед пирамид тогтолцоо буюу понзи схемийг тухайлан зориулан эрүүгийн хууль дээр бол тусгаж өгөөгүй байдаг байсан. Гэтэл 2015 оны эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгаар 17-гийн 3 буюу заллах гэмт хэргийн 3 дугаар зүйл дээр хүндрүүлэх бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхдээ 3-2 дээр олон шатлалт маркетинг пирамид тогтолцооны суурийн аргаар үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр эрүүгийн хариуцлага оногдуулна. Тэр эрүүгийн хариуцлага нь 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял байна гэж заасан байдаг. Тэгэхээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 17-гийн 3-2 дээр олон шатлалт маркетинг пирамид гэж тогтолцоо гэж юу хэлээд байна гэхээр нөгөө понзи схемийг хэлээд байна гэсэн. За тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг дээр бол эрүүгийн хариуцлагыг инхүү оногдуулдаг байх нэ. Тэгээд тус 9 шүүгдэгчийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж ирсэн гэр бүлийн охин нь 12 жилийн ял авсан. Эцэг их нь 9 жил ингээд доошоо буураад хамгийн бага ял бол 2 жил байсан. За ингээ 2 жил тэгээд 4 жил гих мэтчлэн ял авсан байсан. За тэгвэл одоо хохирлын хэмжээ хэрхэн яригдах вэ гэдэг асуудал яригдсан тийм үү. Энэ гээд нийт 37 тэрбумыг шүүгдэгч нар болон иргэний шүүгдэгч нараас гаргуулan хоригч нарт хуваарлан, хувь тэнцвэрлэн
хувааж өгөхөөр шүүхийн шийдвэр бол гарсан. Одоогор гэхдээ эцлийн шийдвэрлэгдээгүй. Мэдээж шүүгч нар бол гомц гаргасан дагуу давзаалдах хатны шүүгтэй дахин хилцэгдэхээр үлдчихсэн энэ шүүхийн шийдвэр бол эцлийн шийдвэрлэгдээгүй гэсэн үг. За нэг ийм байна. Тэгэхээр ер нь бол бид нар жижиг зүйлээс эхлээд анзаарах хэрэгтэй. Энэ надаас хол юм байна. Буюу 45 тэрбум энэ маш өндөр үнэ яригдж байна. Бүр бизнес яригдж байна. Би бол бизнес хийдэг хүн гэж битээ бод. Та аль хэдийн энэ Ponzi схемийн нэг жижиг хэсэг болсон ч биш магадгүй. Сүлжээний кофе, сүлжээний цай гэл ингээл одоо ингэ чи авчих юм бол дараа сард чамд 12,000 төгрөг бодогдно. Тэгэхээр чи миний доор илсчих гэл ингээл дандаа доороо илсүүлэх гэсэн маш олон хамаатны ямар нэг ихч байдаг шүү дээ. Тэгэхээр тэр ихч бол Ponzi схемд орцсон байна. Өөрөө ч мэдэхгүй явж байна. Энийг нь сануулж хэлэх хэрэгтэй юм болов гэж бодсон учраас өнөөдрийн контентыг бичсэн байна. За тэгэхээр гэмт хэргийн тухайд бол ийм байна. Тэгээд та нар бас эрүүгийн хариуцлагыг юу гэж бодож байна? Тухайлбал яг Монгол Улсын үлдэгдсэн бэлтгэц мөрөн компани энэ гэмт хэрэг дээр 45 тэрбумын хохирол учирсан байна. 2600 хохирогчтой гэмт хэрэг байна. Энэ гэмт хэрэг дээр эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс ялын дээд хэмжээ буюу гүйцэтгэх захиралт нь 12 жилийг оноосон байна. Энэ 12 жилийг та нар юу гэж бодож байна? Үндсэлтэй гэж бодож байна уу? Аль эсвэл хохирогч нар энэ гэмт хэрэг гарахад бас өөрсдөө оролцож өөрийнхөө эдийн засгийн мэдлэггүй байдлаас нь болсон байна гэж бодож ялын дээд хэмжээ биш бүгдэнд нь яг ижилхэн 5 жил оноох хэрэгтэй байсан гэж бодож байна уу? Ялыг бол ингээ ялгамжтай оноож штэ. Яг одоо тухайн компани үүсгэн байгуулагч нь штэ. Нэгэнд нь буюу гүйцэтгэх захирал нь 12 жил, нөгөө хоёр үүсгэн байгуулагч нь 9 жил оноосон байна. Тэгэхээр юу гэж бодож байна? Гүйцэтгэх захирал болохоор 12 жилийг оногдуулаад үлдсэн хоёр үүсгэн байгуулагч нь 9 жил оногдуулсан эсвэл шудраг бус байна. Гурвууланд нь 12 жилийн ял буюу ялын дэд хэмжээг оноох хэрэгтэй байсан гэж бодож байна уу гэдэг комментээр бичээрэй. Хамгийн ихний санал болгох зүйл бол өөрийнхөө мэдхгүй зүйлийг мэдэх ёстой гэдэг л нэг одоо суур хариулт гарч ирдэг. За нэгэнт ямар нэгэн бизнесийн модель танд санал болгож байгаа тохиолдолд та тэр бизнесийн моделийг заавал судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрөө мэдхгүй зүйлдээ хин нэгэнд мөнгө өгч маш урт хугацаанд мөнгөтэй болно гэдэг энэ лавраа сэргийлэх хэрэгтэй. За дараа нь маш ихээр үлддэд байгаа ер нь гэмт хэрэг юу вэ гэхээр та онлайнаар маркетингийн ажил хийж болно. Тэгэхээр маркетингийн ажлаасаа цалин авнаа гэд энэ бизнесүүд байна. Ponzi схем биш ч гэсэн ер нь бол залингийн гэмт хэрэг, Ponzi-го санаа авагдсан гэмт хэрэг эхлээд танд ямар ч нэг мөнгө өгнө. За ингээд мөнгө өгснөөхөө дараагаар нэг 10,000 ч юм уу та ажил ингээ хийсэн учраас танд 10,000 төгрөг өгье. Одоо харин та хөрөнгө оруулалт хийгээд 1 саяар хөрөнгө оруулалт хийх юм бол таны эхлээд авсан 10,000 чинь 7 хоногийн дараагаас 20,000 болгож өснө гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн ингэж явдаг. Энэ бизнесийг хэлдэг. Тэгээд энэ бизнес дотор яг тэр анх танд өгөөд байгаа цалин болгож өгөөд байгаа 10,000 чинь хүртэл нөгөө танаас хөрөнгө оруулалт аваад байгаа хүн өгж байгаа мөнгө биш байхгүй юу? Бас л нэг өөр нэг тантай адилхан хөлөгтүүлж байгаа хүнээс 10,000-ыг аваад л тань руу шилжүүлж байгаа. Ийм л бизнес цаана өрнжидэг. Тэгэхээр онлайнаар маркетингийн ажил хийж мөнгө олох боломжтой өдөр та ердөө цагийг 2 цагаар зарцуулаад мөнгө олох боломжтой ч гэдэг юм уу. Энэ төрлийн бизнес модель гэдэг одоо нэрийдлэр луур хийдэг бизнесүүдээс сэргийлээрэй. Тэгэхээр энэ төрлийн Ponzi схемийг орчин үед бизнес болгож харагдуулж байгаа тэр модель нь бараа бүтээгдэхүүн зарах шинжтэйгээр болж өөрчлөгдсөн. Тэгэхээр үүнээс сэргийлэх ёстой. За мөн дээрээс нь би сая ярих чагаа мартчихлаа тэр юу вэ? Тийм бүгнээс солонгос улсад болохоор ер нь олон шатал маркетингийн одоо луурын гэмт хэрэг байна гэдгийг илрүүлэх бас нэг шин чадан болохоор 3 шатлалаас давж гинөө гэдэг нэг тийм хэмжүүр байх шиг байгаа. Ерөн шүүхэн шийдвэрүүд болоо энэ төрлийн гэмт хэргүүдийг уншихаар 3 шатал гэж юу хэлж байгаа нэхэр би өөрийнхөө доор хин нэгнийг оруулаад тэр оруулсан үнийхээ доор дахин хин нэгнийг оруулаад ингээд тэдгэр хүмүүсийн хөнгөлөлтийн хувь нь 5 10 15 гэж ингэж доошоогоо ингээд ихсдэг. Одоо доошоогоо буурна дээшээ ихсэн тийм хамгийн анхны хүн 10% авдаг гэсэн бол доороо хүн оруулал 15% авдаг ч юм уу. Ингэж ихсээд энэ шатлал нь өөрөө 3-аас хэтэрж байгаа тохиолдолд энэ олон шатлал маркетингийн луурын гэмт хэрэг байх боломжтой юм байна гэдэг дүгнэлтүүдийг бол бас хийх гээд байгаа. Тэгэхээр та маш сайн анзаар хин нэгэн таны хамаатнийгч би доороо бүр 100 хүнтэй гэдээ ингээ харуулах юм бол энэ бол бас л Ponzi схем байх боломжтой байна шүү. Тэгэхээр үүнээс сэргийл. Энийг одоо яг орчин үед илүү Ponzi схемийг гэмт хэрэг бишээр харагдуулаад байгаа зүйл нь өнгөлн талт одоо эд зүйлүүд. Жишээлбэл одоо угаалгын ундаг ч юм уу те тураадаг кофе, тураадаг цай ч юм уу те. Тэгэхээр одоо хамгийн анхны хөрөнгө оруулалт хийж байгаа хүн за одоо ингээд 100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад түүний дараа доор нь хин нэг илсэх юм бол 100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг та 90,000-аар авах хэрэгтэй болно тийм үү? Ингээд гэдэг юм хөнгөлтийг идэлүүлээд за тэгээ хамгийн дараа хамгийн сүүлд орсон хүн
энэ анхан шатны понзинуудын одоо түүхэн үүслээс 1920 онд идэх гэх юм бол анхан шатны одоо хамгийн сүүлд орсон тэр илсэн хөрөнгө оруулалт бүр ямар ч хөрөнгөгүй байгаад байгааз танаас та хамгийн сүүлийн хүн бол ерөөсөө хөрөнгө авахгүй. Яагаад гэвэл түүний дор хүн орох хүртэл хизэж хөрөнгө авахгүй. Гэтэл орчин үеийн понзи схемүүд яагаад вэ гэхээр хамгийн сүүлийн хүн бас нэг жижигхэн хөрөнгөтэй үлдээд байгаа байхгүй юу? Тэр нь болохоор одоо тураадаг цай, бок ч юм уу тий. Уул нь тэр нь ер нь бодит өртгөх нь өөрөө нэг 3,000 ч хүрэхгүй одоо нэг бие хортой химийн бодисыг хийчихсэн. Гэхдээ тэрийг 30,000-ын кофе гэж зардаг. Тэгэхээр ер нь энэ бол бараг понзид та өртөж ийн бол гэсэн үг. Тэгэхээр хамаатны ихчийн сүлжээний бизнест орж понзид болох уу үгүй юу гэдгээ та өөрөө шийдэн бодоорой. Тэгээд хаасайгүй понзичд байгаа шүү. За тэгээд дээрэс нь энэ залхи гэмтэргийн тухайд гэх юм бол яг ямар үйлдэлийг залхи гэмтэрэг гэж хэлдэг вэ гэдгийг би бүр яг ингээд уншиж өгье. Монгол Улсын эрүүг байдлын тусгай ангийн 17-гийн 3 дээр залхи гэмтэрийг зөвлөлттэй хуурч эсвэл баримтчиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж эсвэл зохиомжтой байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөг төлөлд оруулж эсвэл нэр хүнд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг уруулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол залхи гэмтэргийн шинжийг хангадаг байх нэ. Зүгээр яг энэ дээр миний нэг ойлгомжгүй зүйл юу байдаг вэ гэхээр жишээлбэл залхи гэмтэргийн тухайд 2002 оны би одоо ингээд 2 эрэг үйл байгаа байхгүй. Тэрний үехээр 2002-оос 2015 он хүртэл үйлчилжсэн нэг эрэг үйл Монгол улсад. 2015 оноос одоо хүртэл үйлчилж байгаа шинжилсэн найруулга болох эрэг үйл гэдэг юм 2 эрэг үеийн хооронд нь харьцуулж ерөнхийдөө ярих шаардлага бол гардаг. Ингээд 2002 оны эрэг үеийн тухайд тус хуулийн 148-ийн 1 дээр байдаг залхим эхлэх гэмт хэрэг гэж зохицуулагдсан байдаг. Энд юу гэж зохицуулдаг байсан бэ гэхээр бусдын эд хөрөнгө эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх итгэл хэвдэх аргаар олж авсны улмаас үйлдэгддэг гэж заадаг гэсэн. Гэтэл 15 оны эрүүгийн хуулиар ингэж маш олон тайлбарыг эрүүгийн хуулийнхаа диспозицид зааж өгсөн байдаг гэсэн. Гэтэл одоо хүртэл Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 2002 оны эрүүг хуулийн буюу өмнөх эрүүг хуулийн 148-ийн хуурч мэхлэх арга гэдгийг тайлбарсан тайлбар одоо хүртэл хүчин төгөлдөр байдаг. Тэр тайлбар дээр хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдэлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дараатуулах, эсвэл зохиомжтой байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж зохицуулсан байдаг. Эндээс би яг юу хэлэх хүсээд байна гэхээр одоо байгаа эрүүгийн хуулийн хуурч гэснийхээ ардаас дахин зохиомжтой байдлыг зориудаар бий болгох гэдэг ингээд тус бүртээ өөр үйлдэл мэтэр заагаад штэ. Гэтэл яг энэ хуурах болон зохиомжтой байдлыг зориудаар бий болгох хоёр яг юугаараа ялгаатай вэ гэдгийг тодорхойлт биднэрт хууль зүйн хувьд нэн шаардлагатай байна. Ерөнхийдөө залхи гэмтэргийн тухайд гарсан гэмт хэрэгүүд дээр хуурсан юм уу эсвэл зохиомжтой байдлыг зориудаар бий болгосон юм уу? Энэ хоёрын ялгаа нь яг юу юм бэ? Тэгэхээр бас ингээ эрүүгийн хуулийг боловсруулахад анхаарах зүйлс гэвэл хит дэлгэрүүлэн тайлбарж байгаа мэтэр нэг зүйлийг 2 3 болгон тайлбарлах гэдэг зүйлс байж болох уугүй юу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр бас энэ дэр бодож тамшиг надад зүгээр санагдсан юм аа. Энийг зүгээр л нэг жижигхэн ярьж байгаа. Тэгэхээр энэ дэлгэрүүлэхний асуудал биш. За тэгээд ийм байна. Ер нь эцэст нь хэлэхэд бүгдээрээ энэ төрлийн луврын хохирогч болон гэмт хэрэгтэн болохоос сэргийлээ өөрөө ч мэдгүй иргэний хариуцагч болчвоо. Өөрөө ч мэдгүй гэмт хэрэгтэн болон өөрөө ч мэдгүй хохирогч болов. Зүгээр л амар аргаар мөнгө олно гэж ер нь бол байхгүй. Заавал хөдөлмөрлөх ёстой, толгойгоо ажилуулах ёстой. Хөрөнгөний зах зээл дээр арилжаа хийж хувьцаа аваад биткойн, койн авдаг ч юм уу тэдгээр хүмүүс мөнгө их олоод байна л гэж байгаа. Гэтэл энэний цаана асар олон номыг уншсан, асар олон судалгаа хийсэн, эдийн засгийн асар олон мэдлэгтэй. Дээрэс нь бас алдах тэр зоригоо авч байгаа хүн л хийж штэ сэргийлж энэ төрлийн зүйл битгий итэг зүгээр л мөнгөө зүү зохистой ашигла. Энэ бүхний цаана хамгийн яригдах хамгийн гол сэдэв бол ерөөсөө итгэл хэвдэх аргаар энэ луурын гэмт хэрэгүүд үлдэгддэг. Тийм ч учраас ер нь залхим эхлэгдсэн, цахимаар залхим эхлэгдсэн болон энэ төрлийн санхүүгийн схемийн одоо понзи схем ч юм уу те энэ төрлийн ийм гэмт хэрэг улмаас хохирсон этгээдүүд ерөөсөө өөрөөсөө ичээд хүмүүсээс ичээд ерөөсөө ил болгодоггүй. Гэтэл энийг ил болгох хэвээр тэгжээж та дахин өөр нэг хоригч гарахад сэргийлдэг. За тийм байна. Тэгэхээр залхигчд боломж бүү олго гэж манай цагдаагийн ерхий газрын үг байгаа. Энэ үгээ бүгдээрээ хамтдаа санаад залхигчд боломж бүү олго хаасайгүй понзинууд байгаа. Понзинуудаас болгоомжлоорой. Баяртай.